нэг тийм сүртэй хин нэг юм биш. Бас тийм онцгойд хүн биш. Тийм. Тэр утгаараа л их ойлгомжтой таалагдах гэж ойлгож байна. За намайг Бацаахны Батулга гэдэг. За би Улаанбаатар Тухайн депод галтрын дарга мэргэжлэр одоо ажиллаж байна. За дарга болох гэдэг бол миний хувьд бол маш их хариуцлага ирдэг юм уу гэж боддог. Яагаад тэгэхээр хүнтэй маш их ажиллана. Тэр хүмүүсийг бас маш зөв зүйтэйгээр хайрлах хэрэгтэй. Хэцүү тал гэвэл хүмүүстэй харилцах талаар хүмүүс хоорондоо нэг тийм айгүй тийм одоо Монгол хүмүүс гэхлээр бас л буруутгал байх л да. Хуу хүн гэдэг талаас нь үзвэл бас нэг жоохон өөр байх. Хуу хүн талаас хүмүүс бас нэг жоохон оюунлаг тийм ээ бас нэг хүнд сэтгэлтэй байгаасаа гэж би бас хүсдэг. Айлгын нэг санаа тавьж байгаа. Тэр өөр чинь санаа тавина. Энэгээр бид нэр хөтлөгддөг гэдгээр нь бас жоох ойлгох хэрэгтэй. Нийтдээ 27 байгаа юм. За нийт зорчигч нь 100% байлаа гэж бодоход 1207 зорчигч нэг талдаа аялах жишээ. Зорчигчдын аюулгүй байдал нэн дөрвөн миний толгойд байх хэвээр. Дарга бүлгүүртээ батлах таадаг болчихгүй. Мэдээ хөөцгөө. Муу тал гээл тэгэхээр хэрүүл, уруул тийм үү. За тэгэл одоо гэнт арх уусан нөхдөө таксан тавих ч юм уу. За тэгэл хүний бие муудах тийм үү. Хүн төрхгөөд явж явах жишээний. Хүн ерөөсөө дандаа санамсаргүй байдлаас янз бүрийн юмнуудад ордог учраас энэ санамсаргүй байдалд маш их бэлтгэж явах ёстой юм байна да гэж би ойлгох юм л та. Энэ дээр бол ерөөсөө дарга гэдэг ухтхан ерөөсөө байхгүй болчихж байгаа. Тэр үйлчлэгч нарын ус хүмүүс их ааштай юм тэр гэж ярьдаг л да. Үндэ бол тийм шүү дээ маш их ачаалттай ажилладаг. Маш их ачаалттай ажилладаг. Байгууллагаас гаргасан тэр шаардлагыг ард иргэдэл зөрүүл тавьдаг. Ард иргэд маань юу гэж хүлээж авдаг гэхлээр би бол зорчигч би хаа юу л юу их хэвээр. Голороо ороод голороод явж байхдаа миний хөл сонсгол чих тийм ээ бүгд ажиллаж идэг. Яагаад ажиллаж идэг юм бэ гэхлээр ерөөсөл энэ галт эрх чинь хэвэн явж гинэ. Энэ тэнд өөр чимээ гарах нь уу? Энэ тэнд өөр юм сэрдийсэн байна уу? Энэ болгоныг би харж явж явах хэрэгтэй. Энэ би анхаарал тавьж явах хэрэгтэй. За энэ болохоор ерөөсөл мэргэжлийн онцлог болоо явчих юм л да. Одоо хүн одоо нэг унлаа, гар хөлөө оглох ч юм уу, эсвэл даралт нь ихсэх юм уу, тийм ээ. За тэгэл одоо төрлөө гэж бодоход одоо яах вэ? Их хариуцлагатай юм да. Хариуцлагын өндөртэй юм. Миний минь ах бүгдээрээ энэ машинист хүмүүс шүү дээ.
Миний бодлоор л цааш мэдээж хүн өсөд өвчхийг бодно. Гэхдээ хүн олонтойгоо байж л өсөд өвчих байх. Бодол санаагаа өөрөө сайн төлөвшүүлж чадах юм бол зорьсондоо ер нь бол хүн хүрнэ шүү. Тэгэхээр миний хувьд жаргал гэдээ утгаар зүгээр л оюух. Яагаад тэгэхээр л ерөөс чи 50 байж чадвал чиний жаргал ерөөс. Яагаад чи тэрийг ерөөс үгээр хэлэх аргагүй байдаг л да. Жишээлбэл ханьшлаа хараач ч юм уу тийм ээ. Нэг сайхан инээгээ догтлоод явж байгааг нь харах надад сайхан. Миний хүүхэд юунд ч хөлчөрөхгүйгээр баярлал инээж дуулаад гүүгээл цогцож явах нь надад сайхан. Жаргалыг бол ерөөсөө л тайван байдал гэж ойлгож байна. Цаг үе дандаа байнга л өөрчлөгдөж идэг шүү дээ. Нэг хэсэг эрчүүд нь маш их архитаар сууж тийм ээ шантарч исэн. Тэгээд тэр шантрах үндслэл нь юу байсан гээл бас бодож үзэх дуртай л да. Бас эмэгтэйчүүд маань бас та нар маань бас эрчүүдээ бас яагаад хөвлөж болоогүй юм бэ гэж би бас нэг харамсдаг юм. За тэгээд одоо эрчүүд нь томоож өдрөхлөөр одоо нэг юм эмэгтэйчүүд нь задраад их юм. Тэгэхээр эрчүүд нь яагаад одоо тэр нууц далд юм а яагаад ашиглаж чадахгүй байна гэдэг одоо эрчүүдээ гомдох юм аа. Төмөр замштай амьдрал. Нэг хэм урсч байна. Өөртөө дааж амьдарч байгаа адирч тусын үүрэгтэй л дээ. За тэр зам төмрөө чинь бүгдийг аюулгүй байлгахын тулд нэгдүгээр тэр замч чинь бүгдээрээ шалгаж яваа, үзэж яваа тэрийг нэг л боолт эрэг сулрах янз бүрийн болохоор тийм ээ бид та бүгдийн мэддгэр бол боолт эрэг л ах л да. Бидний хувьд бол бүгдээрээ нэртэй, томьёотойгоо химжээ дамжаатайгаа тэгээд яг байх ёстой байранд л барилах ёстой л байдаг юм л да. Тэгэхээр тэдний хангахын тулд өртөө болгон байгаа. Тэр болгонд бас амьдралууд буцалж байгаа. За манай энэ замын ажил бол ер нь их нарийн штэ. Одоо дандаа миллиметр ажилдаг. Амьдралынхаа сайхан байна. Тэмцээгээ тагаад. Би зорчигчтой бол бид нарыг одоо юу хийж байгаа, яаж байгааг зарим нь үнээр мэдэрдэг байх л та. Тэгэл одоо алдвал бас галт тэрэг замаас гарах. Тэгэл одоо бас осол сүрэл гарах. Тэрнээс тэрийг л хангаж ажил гүйцэтгэдэг дээ манай зам. Яа хүн богонд хариулаад байна гэж. За санаатай болон санамсаргүйлгээл аваад үзчихъя л да. За санаатай нь мэдээж ойлгомжтой болж таах гэдэг тийм ээ. Санамсаргүй зүйлээс надад бас нэг тохиолж исэн зүйл байгаа л да. Санамсаргүй зүйл. Ингээ хоёр тал зогсож исэн байгаа тэр хоёр. Зогсож байгаад за хүлээж нөгөө машинист маань тэр үнийг хүлээж ийн гэдээ ойлгоо шүү дээ мэдээж тийм үү. Гэтэл нөгөөх нь гүйж гарч чад хоошоо ингээд эргээд харж байгаа нөгөө хүн рүү. Тэгэхээр тэр хүнийг яаж юм гэхэлэр рефлексээр нь тэр хүнийг үхэлд очиж байгаа юм л да. Нэгийгээ. Одоо би чам руу ингээд харж явж байгаа чи би хоош харж явж байгаа чам руу хараад яасан бэ гэдээ ингээд дохих чи за гэд чи үггүйгээр ярьж штэ ойлоо тийм ээ. Тэгээд тэр нөгөөт нь хараад ингээд дохихт нөгөөх нь шууд гүгэд харцсан. Тэгэхээр ийм байдлаас хүмүүс мэн тийм ээ. Ийм ахархан байдлаас хүмүүс бити аюулд орооч. Замд явж байгаа өртөөд байсан хоцорж ирчээд маш яарж гүүж ирдэг тийм ээ. Тэгэхэд оруулсангүй барьсангүй гэдэг. Эдгээр яагаад бид нар оруулдаг юм бэ? Яагаад бид нар галтарыг хөдлөхөөс өмнө бид нар 5 минутын 3 минутын өмнө энэ хаалгыг хаадаг юм бэ? Энэ бол ерөөсөө та бүгдийн аюулгүй байдлыг хангахын тулд энэ хаалга чинь эртнээс төрүүлж бариад байгаа маа. Онгорхой байвал та мэдээж гүүж орж ирээд зүгтэнд халтраад унвал та богоон доогоор орвол яах вэ? Энийг та өөрөө аюулгүй байдлаа ч гэсэн бодоод үзэхэд бол энэ
маш зүйтэй гаргалгааг л бид нар үйлчлэгээний байгууллага учраас гаргаж байгаа шүү дээ. Богоо дарагт хахуул гэж юу. Тэгэхээр хүмүүс янз бүрээр ярьж ирдэг л дээ. Үнэндээ бол худлаач хэлдэг. Үнэнч хэлдэг. Ерөнхийдөө бол их одоо яг яаралтай, одоо зовсон, мэрсэн тийм ээ. Албан ажлаа бүр явахгүй болохгүй ч юм уу цаг хугацаанд алдагдсан тийм хүмүүс ирдэг л дээ. Өөртөө тэргүй надад мэдээ ирээд хаана ямар мест байна тэрний дараа таарч туслан заяа. Тэр яг богоон дарахтаа уулзъя гэл яваад байдаг ойлголт нь яг манайхан тийм нэг жишг бодолтой байдаг штэ. За энэ нэг дарга гэдэг нэртэй хүн заавал нэг тийм хахуул дүртэгддэг байртай байдаг. Тэгвэл уучлаарай. Бид нар чинь залуу хүмүүс шүү дээ. Энэ байгууллагын нэр дор явахын тулд бид нар бас шудраг байх хэрэгтэй. Тийм болохоор бид нар өнөөдөр ингэ штэ. Хийж байгаа ажлаа би өөрөө хуураад ах юм бол би амьдралаа хуураад байна л гэсэн. Миний төмөнд замчлаад одоо ийм зам бол байх ёсгүй. Амж байгаа цалин амьдралд хүрдэг гэж юу? Хүргэндээ. Чамчлахгүй. Гэхдээ энэ дээр бас харам тал байгаа л да. Хүн болгонд тийм харам зам байдаг. Урд нь би их мөнгө их харамгүй ч тийм үү. Жохон самбааг хүрдэг гэсэн. Одоо бол яг зүгээр тэр замбараатай болохын тулд гэх юм уу да тийм. Зүгээр л төлөвлөжтэй. Хүн ер нь болгоёг бол хэрэн тэгээд ямар ч салингаар амьдраад ич болох тал бий шүү. Дурсамжлүүлдэ штэ. Сайхан зүйл юу вэ? Аз жаргал чи юу энэ тэр дурсамжлаа штэ. Яа би бүгдийг зогсуулнаа. Чи гол нь заяа тайван бай. Би бүгдийг зогсуулна заяа. Богоон зүгээр явж байгаа салаа тэгээд хойно үлдээд өнгөрөөд байна гэдэг ойлголт байхгүй л да. Тэгэхээр яаж юм гэхээр энэ чи их сонирхол да. Яг тэр бол нийтмийн кино гэдэг утгаараа л тэгж гаргаж байгаа байх л та. Төмөр зомчдын нүдээр үзэхэд бол тэр үнэхээр нийтмийн кино биш болчихж байгаа юм. За бойлж үз тийм ээ. Бараг тэр бүр 100% үгүйсгсэн юм болчихж байгаа болохоор бараг заримийнхан зөв хүрэн шүү. Ер нь настай хүмүүсийн зөв нь их хүрэн шүү. Би бол тэгж бодож байна. Ахмад төмөр зомчд маань тэрийг харах юм бол энэ одоо яагаад бид нарыг ингэж юу яаж байгаа гэх жишээний тийм ээ. Тийм жоохон зөвөвцөл бас гарч мэднэ гэж бодож байгаа. Миний хувьд бол яг залуу харахтаа за ийм гэж одоо юу байх вэ? Одоо энийг одоо нийтмийн кино гэж хэлвэл одоо би бол энийг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг богоом бол хийж тэгж салахгүй. Тэр автобусраа тийм ээ. Тэр авторомс гэдэг чинь асар нарийн зохион байгуулалттай зүйлүүд байгаа. Хий даралтаар явж байгаа. Өнөөдөр энэ богоон салхтаа хүрээ л та байли. Салхтаа хүрэхэд энэ састав чинь тэр чигээрээ өөрөө бүр автоматар тоормс барих тийм тоноглолтой байгаа байхгүй. Ерөөсөө тэр голоор явж байгаа тэр гол хоолойн даралт салсан л бол автоматар ерөөсөө тоормстой бүгд зогсож байгаа тийм. Аюулгүй байдлыг маш зөв сайн хангасан байх ёстой шүү дээ. Энэ чинь зөвхөн төмрөөр нэг хоёр төмөрлгүйгээд байдаг асуудал биш. Гэр бүлийн хичрэхийл энэ сэдв чинь миний хувьд бол бас хэрэггүй сэдвэлтэй. Залуучууд их алдчихл байна л да. Залуучууд ч ихгүй өөрөө ч гэсэн алдчихл байсан. Хоёр өөр ертөнцийн, хоёр өөр амарж тийм ээ. Хоёр өөр хоол идэж, хоёр өөр ертөнцид амьдарсан хүмүүс ч төр таргийн шүү дээ. Тэгээд дараа нь бодох нэ амьдрал чинь бишээ. Чифтэр ихлэж тийм ээ. Аав ээжийнх ч биш байж. Сүлд нь ойлгож байгаа юм л да. Эмэгтэйчүүдээс залуучуудаас нэг зөв зөвтэй хайрлаарай. Тэд нар чинь та нарын төлөө гомч их юм зориулж зүтгэж
мэддэг юм шүү дээ. Ар яраа нэг жоохон зовоочихгүй сэтгэл санагийн ч гэсэн айтайхан байлахын тулд өөрөө ч гэсэн муухай зүйлтэй тааралцсан ч орж хүчээр инээ зогсдог ирчүүд бас зөндөө биш үү. Тэрийг бас хараарай, анзаараарай. Энд тэхгүй дээ гэж бодох үе дээ та нар тэгж л алдвал гэж хэлмээр байна. Хүмүүсээс би уучлалгоомор санагдтыг. Гойж чадсан шүү дээ. Намайг уучлаарай. Эндэж явсан гэхдээ хайраа бол дуусахгүй. Хэзээ ч дуусахгүй, хэзээ ч үгүйсэхгүй. Хайрласаар л байна. Улам уурлаад байвал улам л хайрлж ийн гэж бодчихараа л гэж хэлдэг.